Нэг хоёр. За сайхан уртсааж байна уу? Сонь сайхан юу байцгаана гэлээ. За тэгээ шеэрлээ түгээгээд өгөөрөө. Тэгээ намайг шатар өрөө тавьчихаар тоглохгүй гэж ойлгоод юм шүү. Би чи шатар тоглоно шүү дээ. Тэгээ мөрий тавиад тоглож болно гэж юу. Чизэг.com дээр ороод Чинбат сэрхсэн байгаа. Тэгээ тэрийг дагаад надад тоглож болно. Чинбат сэнч бил өмнөх чинь. Тэгээ Чинбат сэнч аппликейшн юу. Чизэг.com дээр ороод бүртгүүлээд тэгээ надад тоглож болно. Аппликейшн дээр нүүснэгээ би энэ өөрийнхөө шатар дээр давхарна уу гэдэг бодоод тоглолцдог. Бол та голцоо нь 10 минут бол тоглолт юм дөө. За нэг юм байна. Би яг ингэж ачиж чам. Тэгээд өнөөдөр ярих сэдв мэдээж сар шинийн дараа нүчнэн зүйл явууллаа. Манай эрхчлөө төвийн Club House дах эрхчлөө юу өрөөний залуучуудын тавьсан хүсэлтийг хүлээж авч Монгол Улсын ерөнхийлөгч асан захиаг илбэгдэрч төхөн орж ирж дэлхийн ертөнцийн хөгжил зүй тогтол эрчим хүч хаашаа явж байгаа хэмэл уяахан ямар төвшөнд хөгжиж байгаа тухай нэлээд сонирхолтой яриа өрнөсөн. Тэгээд тэрнтэй уялдуулаад хүмүүсийн сонирхоод байдаг ихэнх манай хүмүүс өвтгсүүд сонирхоод илбэгдэрч хүүхдээ шараа идсэн гэж болоороод байдаг. Тэр хүмүүс зориулж хүмүүс өөрсдөө асуусан тэр асуултанд нь хариулсан байгаа. Тэр нэг Монголоос нэг гэмт хэрэгт эрүүн гэмт хэрэгт оргон зайлаад халтмаагийн батгуулах шиг хүмүүс батгуулгын хүмүүс шиг Интерполоор хаагдаад байгаа юм шиг ойлгоод байгаа. Тийм биш ээ гэдгийг бас тайлбарласан байна. Тэр хүн Стэнфордын сургууль болон маш олон улсын байгууллагуудад модератийн жишээ нь тэр клуб ч гэх юм уу тэр Нобелийн дэрэгдэх 11-нд Ахмад бусдад зөвлөх тэр багт ажилладаг тухайгаа зөндөө юм ярьсан. Тэгээ тэр нь явж байгаа. Тэгээ яг энэтэй уялдуулаад нэг бигийн бодит байгаа байдлыг мэдчихвээ. Үнэн байгаа зүйлийг сонсох гүн тулд гэх юм уу. Эсвэл саяны Нямбатрын төсвөө нэмж Таранба Маранба байна ямар юм яа нэмчлээ. Улаанбаатарын та нар өөртөө анзаарсан байгаа үстэй тий. Тэр нэмж 2 гараа их найд гарын төрн өөр тавьж байгаа асуудал ч гэдэг юм уу. Гэвь энэ янз бүрийн хулгай дээр нуун дарагдуулах зорилготой. Эсвэл нөгөө нэг Лувсан намсрын оюутнаар толгойлсон дээрэмчтэй хилийн дагуу хилийн зурс дагуу тэр газар олгосон асуудал. Тэн дээр хувийн хвшлийнхэнд давуу боломж олгоод тэд нь 900 гаруй тэрбум төгрөгийн ашиг хийсэн баха тий. Хууль зүйн сайд Батмөрийн хоёр ярьж байгаагаар бол тэгээд тэр асуудал эдрийг дарагдуулах зорилготойгоор нэг сенсацтай юм авсан. Тэр нь бол Нара гишүүн. Тэгээд энэ Нара гишүүний энэ сенсац зүгээр л ингээ хүмүүсийг талцуулж энэ сошиал дээр хэрүүл хараад болгосон болохоос биш. Тэгээд мэдээж энэ чи ёс зүг айш авир гаргаж байгаа ялангуяа тэр улс парламент багц дотор гишүүний улс төрчийн тэр хэмжээг ёс зүйн хэмжээг давуулж ярьж байгаа үйлдэлүүд нь бол хүмүүсийн дургуутлыг хүргэсэн, минийч дургуй хүргэсэн. Тэгтээ нэг юм байх хэвээр энэ ёс зүйн хэмжээг хэтрүүлсэн болоод ёс зүйн хариуцлага хүлээдэг. Ёс зүйн хариуцлагыг хэн шийддэг юм бэ? Ёс зүйн банк орог байгаа шүү дээ парламент дотор. Тэд нар асуудлаар дүгнэлтээ гаргаад ёс зүйн хариуцлагаар эргүүлэн татах боломж нээлттэй байгаа юу? Нээлттэй байгаа. Тэр хувийн их хурлын гишүүнийхээ тэр эрхийг хэтрүүлэх хэрэглээ хувийн хаашд сонирхолд нийцүүлж хэрэгэлсэн байж тээ. Тэгвэл тэр бол татагдах үндэслэл болох болно. Харамсалтай нь ийм үйлдэл хийгээгүй. Тэр ерөөсөө ийм үйлдэл хийхийг хүсэхгүй байгаад байгаа. Тэг яагаад энэ иргэний эрхийн тухай Нара өөрөө яриад л үндсэн хуулийн дээр үг бодлоо илэрхийл үгээлэх надад ирэх бий мэй гэдэг ингээд энэ иргэний эрхийн тухай ойлголтоо. Тэг энэ парламент руу оруулж байгаа гишүүдийн энэ ямар ч ойлголтгүй байгаа эдэр чинь бол яг үнэндээ бол энэ одоо өнөөдөр өргөн байлцаад байгаа Монгол Улсын ерөнхийлөгчийн улс төрийн намын тухай хуулинд шинжилсэн найруудгаар болж ийм үйлдэлүүд гажууд нь гарч байгаа юм аа. Чөлөөт өрсөлдөөн байх ёстой, өрсөлдөөний үйл явц явах ёстой. Улс төрийн нам дотор гендер нэрийн дор 40% нэмэгтэй байна маа гэдэг ингээд заалт оруулж ирснээс болж ийм
эмэгтэйчүүд энэ орж ирээд байгаа шүү дээ. Тэгээд 40% хүрэхгүй л яах юм? 40% хүрэхгүй бол эмэгтэйчүүдийг зоджиж парламент руу оруулах юм уу? Яах юм? Улс төрийн намдаа 40% хүрэхгүй эмэгтэйчүүд нь орохгүй л яах юм? Жишээ нь эрхчлөөний үзэлтэй эмэгтэй 40% биш ээ үл яах юм? Тэр эмэгтэйчүүдийг яаж эрхчлөөний үзэлтэй болгож нам руу авах юм? Жишээ нь ардсан нам. Тэр эмэгтэйчүүд 40% хүрэхгүй үл яах юм? Тэгэхээр нэг ийм мангар заалт оруулж ирж өөрийнх нь хийсэн хуулийнхын гажууд нь энэ наара мэт юм гаргацсан байхад энийг далимдуулж юм дарангууллын маягийн хуулийн төсөл оруулж ирж өнөөдөр ингээд сошиал дээр хайж л та. Тэгээ нөгөө талд нь Монгол Ардын намын баг хурлын хуралдаж байгаа юм байна те. Тэгэхээр нэг 5 юмыг чөлөөлөхгүй л байгаа юм шиг. Бусдыг яах гэж байгаа юм? Бусдыг тэгээ дарангууллаар нь үлдээх гэж байгаа юм уу? Та нарт одоо дөрвийг чөлөөлж өглөө шүү. Тэгээ бусд нь бол байж ах ёстой ингээд. Эрхчлөө гэдэг ийм нэг биш ээ. Учирлаа sorry. Энэ намынхан дарга маргана гэж өмнө ортлон бүм пэрэлтээр шүү нэрээ. Эрхчлөө гэдэг ийм нэг мэгдэл биш дээ. Эрхчлөө гэдэг чинь хувь хүн өөрийнхөө хүс сонирхлоор чөлөөтэй амьдрах, өөрийнхөө сонголтыг хийх тухай. Тэр чинь эрхчлөө. Тэр хүн өөрийнхөө хариуцлага хүлээж амьдрах тухай ойлголт. Арчилсан тогтолцоо Монгол улсын тэр чөлөөт энэ сонголт хүмүүсийн хийж байгаа энэ арчилсан сонголт чинь өөрөө хүмүүсийн сонголт. Тэрнээс наараг хэн нэгэн хүн хүчээр аваач идэх хурлын гишүүн болгоогүй. Энэний хуулийн зүйл заалт нь бол улс төрийн намын тухай хуулийн дээр байгаа. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгч хөрсөв таны өргөн барьсан хуулийн дээр энэ зүйл заалт байгаа. 40% гэсэн эмэгтэйчүүдийн босго тавьснаас ч болж ийм болсон. Тэгээ хүмүүсийг хүүсээр нь тэмцүүлж байгаа парламент нь гой болдог бас хаанасаа хэн зөвлөсөн мэдэхгүй байна. Эн чинь өөрөө хамгийн мэдлэг боловсралтай хэсэг нь орж үзэл баримтлаараа бодлогын мэтгэлцээ явуулдаг газар шүү дээ. Тэрнээс эрэгтэй эмэгтэйгээр тэмцүү орж яваад групп секс хийдэг газар биш шүү дээ. Тэгээ энэ ийм энгийн ойлголоохгүй юм өөрөө хуулийн төсөл оруулж ирэх тэрнийх нь гол наараа. Тэгээ ямар ч тийм ойлголт байхгүй үндсэн хууль бариад иргэний эрх яриад байраад би ийм эрхтэй гэдэг. Энэ иргэний эрх байхгүй да улс төрчийн эрх биш. Энэ парламентод энэ засгийн газарт байгаа нөхдүүдээс бидрийг хамгаалах эрх байхгүй энэ иргэний эрхийн тухай ойлголт энэ. Иргэд хоорондоо хийж байгаа нийгмийн гэрээ энэ үндсэн хууль бол та нарыг төр засагчин дээрэмддэг юм аа. Эрх мэдлээр очсон хүмүүс та нарыг дээрэмж тоноод байдаг учраас бүгдээ энийг хамгаалах ёстой шүү дээ гэдэг бидний хоорондоо хийсэн гэрээ байхгүй иргэн хоорондын хийсэн гэрээ. Бид нар төр засгаа хэрхэн яаж байгуулах гэдэг тухайга бид нар ярилцаад хийсэн гэрээ болохоос биш. Хэн нэгэн эрх мэдэлтэй дарган юм уу эсвэл хэн нэгэн тэр намын бичиг бодлогын баримт бичиг биш байхгүй да. Үндсэн хууль гэдэг чинь. Улс төрч байна гэдэг чинь өөрөө зарим хэлхээс сайн дураараа татгалцсан. Ялангуяа энэ парламентын гишүүн байна гэж ёс зүйн кодтой. Тэр кодоо барина. Тэр хурал дотор байгаа тэр бүрэн эрх гэдэг байгаа чинь парламент доторх тэр үйл явдал явж явах үйл явц дотор л хэрэглэгддэг үг шүү дээ. Чи хэн нэгэнд хамаарахгүйгээр өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх эрхтэй байхгүй да. Тэр эрхийг бид нар мандатлогоо чамд өгсөн учраас зөвхөн парламентын танхим дотор энэ бүрэн эрх чинь хэрэгждэг үг хэлж явах үйл явц чинь хэн нэгний хараат бус байх гэдэг зарчмаар. Тэрнээс биш дандаа бүрэн эрхтэй байдаг гэсэн үг биш шүү дээ. Парламентын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг байгаа чинь ганцхан парламентын танхим дотор. Бусд үед бол хариуцлага хүлээнэ. Тэгээ ийм ёс зүйн ийм ойлголт байхгүй хүмүүсийг оруулж ирэх үе таалгыг энэ өөрөө энэ улс төрийн намын тухай хууль чинь бий болгосон юм аа. Хүрэлцэх ерөнхийлөгчөө. Тэгээ битийн яг ийм нэг юм увайгүй ийм нэг мэдлэггүй харанхуй наараа мэтийн хүмүүсээр төсөөлүүлж энэ иргэдийн бухимдлыг далимдуулж битийн дарангууллын хууль оруулж ирээ. Би таны ихэнх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрж дэмждэг. Хүмүүс тэр бомодгээ шоолж авах чинь бол би дэмжээл байжсэн. Яагаад гэвэл Монгол улс
олон улсын ашиг сонирхлыг наашаа татахын тулд юу ч хамаагүй парламентын нүүб дээрээс ярьчих нь чухал байсан. Тэрнгүүрээ дамжуулж Монголд олон асуудлыг наашаа хүмүүсийг хандуулж чадсан. Гадаад бодлого чинь сайн байгаа. 3 дахь тэнцвэртэй баланслаад тэр 3 дахь хөл рүүгээ явж байгаа бодлого бол үнэхээр сайн байгаа ерөнхийлөгч. Тэрэн дээр ч юм бол талархаж байгаа. Тэглээгээд ийм дарангуулын систем өгсөрж байгаа ч юм бол хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Улс төрийн намынхаа тухайн хуулийг өөрчлөлтөө та оруулж ирсэн хуулийг эргээд татаад тэрийг өөрчлөлтөө одоо нэгэнд баталсан хууль ахаад нэмэлт өөрчлөлт оруулах тэрийг засалтаа. Эн чинь бизнестэй адилхан өрсөлдөөний салбар шүү дээ улс төр гэдэг чинь. 40% нь эмэгтэй хүн бизнес хийгээд 60% нь эрэгтэй хүн бизнес хийгээд энэ салбар дээр эрэгтэй хүн бизнес хийх хоригл гэдэг бол хориглчл да яг ялгаагүй. Эн чинь хэн мэдлэг, хэн авиас чадвартай, хэн манлайлах чадвартай, хэн улс төр дотор өөрийнхөө үзэл баримтлалыг хүмүүст хүргэж чадж байгаа тэр хүн л манлал лидер болж энэ улс төрд орж ирдэг болохоос биш. Ижил тэнцүү байрал дээр хоорондоо оруулж байгаа секс хийж байгаа тухай ойлголт ерөөсөө биш дээ. Энэ гендер гэдэг энэ сонин нэр томьёоны араас ингэж ийм хачин мэдээ одоо болоо. Энэ феминизмыг эсэргүүцээд л ингээд зарим бичээдгийн феминизм бол анх 1800-аар тэр оны сүүл үеэс эхлээд Симона де Пауэр гэдэг эмэгтэйчүүдээ сонгуульд орох нийгмийн харилцаанд адилхан орох эрхийн тухайд тэмцсэн шүү дээ. Энэ их нь бол зөв байсан шүү дээ феминизм чинь. Яагаад гэвэл 1789 онд тэр Францад болсон арчилсан хувьсгалын дараа Францын хувьсгалын дараа эрэгтэйчүүд сонгуульд оролцдог байсан байхгүй дээ. Эрэгтэйчүүд парламентд сууж эрэгтэйчүүд шийдвэр гаргадаг байсан. Тэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн тэр феминизм шүү дээ. Симона де Пауэрын үүсгэн байгуулсан. Тэгээд тэр чинь үр дүнгээ өгөө 1975-6 онд хамгийн сүүлд Швейцарт эмэгтэйчүүд саналаа өгөл тэгэл энэ нийгмийн харилцаанд орох эрхийн төлөө тэмцэн шүү дээ. Тэрнээс биш эмэгтэйчүүдэд давуу эрх олох гэсэн тэмцэл ерөөсөө биш шүү дээ. Тэгээ энийг ойлгож ингээд асуудал руугаа арай өөрөөр хандаа. Монголд эмэгтэйчүүдийг улс төрд оруулах болохгүй, эмэгтэйчүүдийг оруулахгүй гэж хинт цаа тавиагүй шүү дээ. Миний мэдж байгаагаар тэр энэ феминизм, гендермен ярьдгүй ах чинь лидер эмэгтэйчүүд байж л байсан. Жишээ нь 96 оны парламент дээр алсан намын Муаны Гинсек гэсэн манай дэлгэрмагч байна. Тэ лидерлээд өөрөө л гарч иржсэн. Тэр үндэстнийх нь онцлог нь байсан тэрийг эсэргүүцэл манай Колондо гэгч тэр баяулгад нэр дэвшээл явж исэн миний мэдхийн. Энд чинь өөрөө лидер төрдөг байхгүй да. Тэрнээс биш хүчээр бий болгодог юм биш шүү дээ. Та тэгэхээр тэр улс төрийн намынхаа хуулийг өөрчлөөд яваа. Тэгээд тэр ёс зүйн хороонд тэр ажиллаа хийлтэй. Татах боломж нь, татах эрх нь хангалттай байгаа шүү дээ. Тэгээд тэр юм унда их хурл муралдаа суухгүй байгаа гişүүд мөшүүдийн асуудлыг яриад өргөн барих эрх нь бүлэгд нь хүртэл байж байгаа шүү дээ. Тэр намууд хүртэл байж байгаа шүү дээ. Галсан нам тэр их хурлынхаа гişүүд юу тэр хуралдаа суудаг баталгаа татах эрх юуг нь оруулаач. Боломжууд л байгаа шүү дээ. Тэр хуулийнхаа боломжуудыг ашиглаач. Тэр гэмт хэрэг хийсэн байгаа тэр Халтмаагийн Баттул Улсын намсрын оюун эдрийг авилгатай тэмцэх газар прокурор нэрийг оруулж ирээс прокурор. Энэ гэмт хэрэгтэнгүүдийн нэрийг оруулж ирээч. Тэр гэмт хэрэгтэнгүүдэд шалгах газрын шалгаа тэр нэр усыг оруулж ирээс прокурорын байгууллага оруулж ирж шүү дээ. Энэ прокурорын байгууллагыг прокурорын даргыг буцаад тавьсан хүн чинь энэ парламент та нар өөрсдөө шүү дээ. Та нарт хариуцлага тооцох эрх нь байгаа, бүх юм чинь байгаа. Тэр наараа тэр увайгүй байсныхын төлөө тэр парламентын гишүүний хэн хэмжээг ёс зүйн хэн хэмжээг нь зөрчснийхэн төлөө татах эрх нь парламент танарт хадгалагдсан байгаа шүү дээ. Би өнөөдөр хардж байна. Монгол Ардын намын яг энэ сенсац донд өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирж байгаа нь өнөөдөр тэнд духан дээр эзэдэгтэй байшингийн дээрэмч дотор айдсаар болгож жагаад энэ хуулийг батлуулах гэж байгаа юм байна. 2-3 нь одоо тэр дамраагаар нь туг дахиж байгаа юм байна. Булган туяа гэдэг хүүхнэр намаасаа хасч эдэр туг дахиж байгаа юм байна. Тэр улс төрийн нам амаасаа хасмаас нь та нарын асуудлаа. Тэр дээрэмчд хэнийг мөнгө олж ирсэнгүй гэж хасдаг. Эсвэл мөнгөө ганцаараа ийдсэн байх гэж хасж байгаа бол тэр бол та нарын асуудал.
Тэглээгээд Монгол улсын парламентаар тоглож болохгүй байхгүй. Монголын нарчсан тогтолцоо болтгож болохгүй байхгүй. Тэгээд дамраа ганцаараа дийдсэн бол та нар уурлаад тэрийг хасчаас тэрнээс та нар шударга ёс тогтоогоол та нар хуулиар засаглуулах гал та нар эрх чөлөө хүс тийм байхгүй шүү дээ. Энэ духан дээр цэцтэй байшингийн дэрэмчтэд. Зүгээр л дамраа ганцаар 092 нь идэртээ өгөхгүйгээр л итчихгүй юу. Тэгээд тэрэнд л бохомдоод л байж байгаа шүү дээ. Өөр юу байгаа тийм чи өөр юм байхгүй шүү дээ. Тэгээд тэрийг далимдуулж энэ Монгол улсын эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх гэсэн дарангууллыг бий болгох гэсэн юм хүсэл сонирхлоо битгий гүйцэтгүүлээ. Энэ хэрв энэ иргэдийн сэтгэл хөдлөлөөр энэ хүмүүсийн эмоц, нийгмийн эмоцоор парламентын энэ хууль тогтоомж янз бүрийн юм руу шийдвэр гаргах ингэж эхлэх юм бол энэ өөрөө завхрал руугаа явна шүү. Хэн хамгийн сайн популизм хийж байгаа тэр хүний дуу чанга хүрдэг болно, бодлого байхгүй болно. Гүйцэтгэх мэдлэлт, эрх мэдэл байгаа хүмүүсийн эрх мэдэл нэмэгдэж энэ парламентыг хүснээрээ удирддаг болно. Жинхэнэ яг энэ Путиний дуумгийн Оросд нэг дуум байгаа шүү дээ. Путиний ерөнхийлөгчийнхөө бичиг хэргийн газар, нарийн бичгийн газар нь байдаг. Яг тэрэн шиг юм болно. Тэгээ нэг хүний гарт очин юм. Тийм болохоор энэ хууль яг орж ирэх гээд байна. Алтан нам энэ дээр дугаараа эртгэн шиг дугаар та нар. Тэгээд энэ юугаа хуулийг өргөн бариулах байх талаас нь арга хэмжээ аваа. Энэ хууль өргөн баригдвал яг батлагдах гээд байна. Монгол Ардын нам өнөөдөр нөгөө хүмүүсээ духан дээр энэ цэцэгтэй байшингийнхаа өнөөдөр нэг айлгаа дарамтлаад бариад авлаа. Энэ хууль орж ирвэл яг батлагдана. Батөмрийн энэ хоёр олон хуульч энэ хоёроо чи бол Монтескийн онол яриад идэх хүн шүү дээ. Тэгээд тэнцвэртэй байх иргэний эрхийг хамгаалахад зорилготой хууль шүү дээ. Тэрнээс гүйцэтгэх мэдл парламент шүүх цэцгэлийг тэнцвэртэй байлгаад гэсэн тухай ойлголт биш дээ. Хэлбэр байлгах гэсэн ойлголт тухай биш дээ. Хойд солонгос шиг юм эсвэл Орос шиг хэлбэрийн төдий институцүүд байх тухай ойлголт биш дээ. Та дагуулга нь энэ чинь иргэний эрхийг хамгаалах хэрэгтэй юм байна л гэдэг зорилготой суур философи шүү дээ. Тэгээд энэ суур философиг ойлгосоор байж өнөөдөр нэг юм яриа тэрэн дээр айгу бахархалтайгаар нүдөө оллоо ч юм уу ялаач юм ингээд солиороод байгаа. Одоо болио л доо. Монголоор тоглож болохгүй. Нэг хүний гарт Монгол улс очих юм бол энэ хоёр хөрший чинь аль алингийнх нь нөлөө нь хурдтай орж иж дээрлэхэд амар болно шүү. Монгол парламентын засаглал байхгүй бол Монголд энэ ардчилсан тогтолцоо чөлөөт нийгмийн тухай ойлголт, чөлөөт эдийн засгийн тухай ойлголт чинь байхгүй болно. Энэ парламентын чинь их хурлын гишүүд чинь та нар сонгогдсон шүү дээ. Та нарын толь шүү дээ. Наараг та нар сонгосон. Тэгээд тэр энэ увайг Монгол Ардын намд байгаа энэ увайг дээрнж тонуулчдаг та нар сонгосон. Тэр ард түмэн гэгчд нь өөрсдөө сонгосон шүү дээ. Тэрнээс эдгээр шин тэнгэр мэнгэр дээрээс хэн нэгэн хүн авчираад тавьж байгаагүй шүү дээ. Та нарын сонголт. Тэгээд сонголт чинь ийм байна. Гэхдээ энийг засах ёстой. Яагаад засч болох юм бэ гэхээр сонгуулиар саналаа битгий зарлаа та. Сонгуулиар саналаа битгий зар. Аливаа асуудал сэтгэл хөдлөлөөр хандхаа бол эрүүл сарууд ухаанаар асуудалд хандаж тур. Тэгжил засагдана гэхээс биш энэ ёс зүйгүй байгаа зүйлийг хүчээр ёс зүй суулгаж хүчээр засдаг юм бол ерөөсөө биш. Энийний цаад ур дагавар нь бол Монголд шууд дарангуул тогтгол үр дагаварт өөр ямар ч юм байхгүй. За юм бэ тэгээд ганцаар асуулт өгч байна. За асуулт ч бараг алгадаа. За худлаа битээ яриа. Ардсан намын наад боддгоон болж чиний бодлого бол худлаа гэж нэг хүн бичсэн байна. Яагаад худлаа гэж үзэж байгаа юм мэдгүй. Яагаад үдгээс мэдэхгүй. Тэгэл хүмүүс жоохон юмаа жоохон боддог болчмоор юм тийм ээ. Тэ. Сэтгэл хөдлөлөөр биш. Энэ аливаа юм чинь ингээд энэ наарагийн энэ асуудал муухай ёс зүйгүй үйлдэл мөн энэ их хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээ гэж байгаа тэрийг зөрчсөн татагдах үндэс болох боломж байгаа юу байгаа. Тэр ажлаа энэ парламент нь өөрөө хийлтэй. Парламентыг сул дорой хүчгүй албаар харагдуулаад байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж чимээг хүн шиг яваад байгаа юм. Монгол Ардын намын энэ бузрууд нэрээ Монголыг хорлж хандахгүй бузрууд юм аа та. Та нэг Монгол үг байгаа ш тий. Нуухыг авахгүй нүдийг нь соглоо гэдэг. Тий. Яг л тэрний юм болох гээд байгаа. Тий, тэрний юм болох гээд. Өөр юм наараа бол нуухал байна ш тий. Тий. Сонгогчдын саналаар ороод ирсэн. Тий. Тэрийг зайдуулах чагаа гээд парламентын засаглалаа сулруулад
институцийн нусгаа ичиж байгаа байхгүй шүү. Энэ бол шүү. Анхаарч бодож үзэх хэрэгтэй байна хүмүүс. За тэгээд асууж байхгүй нь. Байхгүй нь. Тийм. Уусна. За. Ер нь бол аливаа ямиг эрх зүйд тунгааж одоо Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа хууль бол монголчуудыг аль түмний хяналтыг парламент руу оруулж ирэх чинь гээд галзуу бичээд байгаа юм. Парламент чинь гүйцэтгэх эрх мэдэл биш дээ. Энэ аль түмний хяналт чинь өөрөө парламент шүү дээ. Иргэний хяналт гэдэг чинь өөрөө парламент шүү дээ. Биднээс мандат аваад орсон байхгүй. Гүйцэтгэх эрх мэдлийг та нар хянаа. Орж иж байгаа төсвийн та нар батлагтаа сайн хянаараа. Та нар бидний өмнөөс энэ гүйцэтгэх эрх мэдлийн хийж байгаа үйлдэл дээр хяналт тавиарай гэж парламентыг сонгодог байхгүй юу да. Тэрнээс тэр парламент чинь гүйцэтгэх эрх мэдэл биш дээ. Хууль тогтоодог. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавьдаг. Хууль санаачилдаг ийм л субъект шүү дээ. Тэгээд галзуу юм ярьдаг одоо ингээ болио. Одоо тэгээ монголоороо тоглож болохгүй. Ялангуяа юм дарангуулын схем өгсруулж ерөөсөө болохгүй шүү хүмүүсээ. Тэр ингээл дарангуул нэгэн тогтчих юм болоо тэгээд Монголд эргээд энэ эрхчлөөний нар манд нэгдэг бол худлаа шүү. Хоёр дарангуулагч орны голд байгаа. Тэгээд түүхээ эргээд санаарай. Нэг алж шатсан түүх бидэнд байгаа шүү. 1921 оноос эхлээл 22 оноос эхлээл хятад алж бие биенийг алж шатсан түүх 1990 он хүртэл үргэлжилсэн шүү. Хүмүүс одоо нөгөө арчлууд одоо ингээд муухай бохир одоо харж гэнэ үү наараа гэдэг хүн хүртэл их хурд гараад суудсан байна маа гэж яриад байна. Арчил гэдэг маань өөрөө хөгжлийн мандат шууд хүрчдэг зүйл биш тийм ээ. Энд чинь өөрөө ингээд байнгын явагдаж байдаг үйл явц сонгогчд нь иргэд нь өөртөө суралцаад дараагийн сонголтоо хийхдээ бодлоготой арай өөрөөр тийм үү. Ийм хүмүүсийг сонгож юу болдг юм бэ гэдгийг хараад ингээд суралцаад явж байдаг үйл явц гэдгийг л одоо харуулж байна тийм үү. Тийм шүү дээ. Ерөөсөө монголчууд дараагийн сонголт бол наараа шиг ингээд лайв хийдэг одоо бусдыг зүгээр шууд ямар ч үнэлэлгүй хараадаг одоо элбэгдэрч ийм тийм эсвэл МСС-ийг хинтгээл учир зүггүй хараагаад би өөртөө та нарын төлөө ажиллана гэдэг байгаа хүмүүс гарч ирвэл юу болдог вэ гэдгийг сайтар харж аваад дараагийн сонголтоо хийхдээ бас бодох нь шүү дээ. Одоо шатны сонголт дээр бодох хэрэгтэй шүү дээ шүү дээ одоо. Тийм шүү дээ. Иргэдийн төлөө одоо дүүргийн ч юм уу сумын аймгийн иргэдийн төлөө ч сонгохтой хүртэл ямар хүнийг сонгуул дараа нь юу болдог вэ гэдэг дээр анзаараад суралцаад явах сайхан жишээ болж байна гэж үзэх ёстой юу. Тэг ерөөсөө шууд наадах чинь шүү дээ. Хамгийн гол нь арчлалчийн өөр үйл явц байхгүй юу? Чи сонгосон сонголтынхаа үр дүнгэл харж байгаа шүү дээ. Парламентод хэн бэ? Чиний сонголт. Энэ ерөөсөө хүмүүсийн сонголт. Өнөөдөр юм харанхуй байгаад чи сонголтоо хийж байгаа бол одоо яг хүн шараад идсэн гэд итгэж байгаа бол тэгэл чиний сонголт шүү дээ. Амьдралч юм байгаа бол чиний сонголт. Тэрнээс хэн нэгэн хүн тэнд очиод бусдын өмчийг дээрэмд чамд авч өгч байгаа бол энэ бол фашизм. Социалистууд тэгж хилдэг. Тэгсэн мөртлөө тэд дандаа өөрсдөө гахаад авах хэрэгтэй амьддаг. Эн чинь байж болдгүй зүйлээ гэдэг бид энэ түүхээр энэ амьдралаараа ингээд бүгдөө мэдчихлээ шүү дээ. Тэгээд энэ ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчөө та тэр улс төрийн намынхаа тухай хуулийг эргээд хараа. 40% гэдэг нэг юм квот тавьчихсан. Тэгээд тэр эмэгтэйчүүд нь 40% хүрэхгүй л яах юм? Зодох юм уу? Нийт дэвшилтийнхаа 40% нь эн чинь зүгээр улс төрийн нам гэдэг чинь зүгээр ингээд хувь тавьж аваад орчдөг юм биш. Энд чинь хамгийн түрүүнд үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Жишээ нь Монгол Ардын намын коммунист үзэлтэй юм дээрэмчтэй нийлэхгүй гэж байгаа эмэгтэйчүүдийг яхан зодж аваад оруулах юм уу? Чи дээрэмчин болох юм уу? Хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нь прагматизм гэдэг чинь үзэл санаа биш дээ. Эн чинь тухайн нөхцөл тааруул шийдвэр гарах, үр дүнгээр нь тоостой шийдвэр гаргах тухай ойлголт шүү дээ. Тэгээд би үзэл санаагүй байна гэж байгаа хүн Монгол Ардын намд байхгүй л яах юм? Зодж аваад оруулах юм уу? Тэр энэ хачин мангар энэ нэг зүйл заалтаас чинь болж наараа дээр орж ирж байгаа шүү дээ. Тэр манай намд байгаа мөнгөчөө. Тэгээд тэр Монгол Ардын намд байгаа тэр сонин сэтгцийн өвчтөө ингэхдээ тэр эмэгтэйчүүд чинь орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хачин гаж энэ нэг юм болоод одоо ер нь жоохон зарчим руугаа яваа. Тэгэд энэ Монгол Улсын ерөнхийлөгч хуулиа татаа Монгол Ардын намынхан бол дэмжихэд бэлэн болсон байгаа юм биш үү? Арчсан намынхан энэ дээр анхаараа. Ялангуяа арчсан намынхан та нар энэ дээр анхаарахгүй болвол энэ хууль орж хүч түрээд батлагдахаар юм биш үү? Яагаад гэвэл 2-3-аар туг дахиж байгаа юм байна. 3 сарын 15-нд.
ойлгомжтой болчихлоо. Булган туяа дамраа хоёр он явуулах гэж байгаа юм байна. Тэ. Эдгээр чинь уул нь бүгдөө шоронд байх хэрэгтэй хүмүүс шүү дээ. Яг юм чөлөөт юм зарчимтай байдаг, ёс зүйтэй байдаг, хууль нь үйлсдэг нэг нь бол энэ духан дээр эзэхтэй шинхэн бүгд шоронд байх хэрэгтэй хүмүүс байхгүй юу? Одоо жишээ нь үнэлэлгүй хөрөнгөцсөн хүмүүсийг одоо шалгах ч юм уу шүүх төр хуулийн боломж нь байгаад байхад Арс намын алтан гэрэл гэж гишүүн одоо бас шинээр хууль оруулж ирээд оюурд нь болохоор шинээр шүүх тусдан байгуулахыг санаарч байсан шүү дээ. Тэгээ яг адилхан шүү дээ. Яг энэ шиг одоо нараа гишүүнд арга хэмжээг нь авах юм уу? Тийм боломж нь одоо юу байна вэ? Энэ чинь хууль нь байгаад байгаа байхгүй юу? Ёс зүйн дүрмтэй Монгол улсын ёс зүйн байнгын ороотой парламент чинь өөрөө энэгээр хилцэгдээд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн байна. Яг зөрчигдөд байгаа юм бэ гэхээр энэ хувийн ашиг сонирхолтой хувийн өөрийнхөө хувийн ашиг сонирхолд энэ албан тушаал оруулалт ашигласан байхгүй юу? Энэ ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн айгүй том зөрчил. Тэгээ энэгээр шууд нэр татагдах бүрэн боломжтой. Тэгээ энэ ажлаа хийлдээ. Энэ ажлаа яагаад хийхгүй вэ гэсэн чинь Улсын хурлын ёс зүйн хорооны дэд дарга хэм бэлээ? Цэнгэл билүү? Мэдгүй. Нэг тийм ардын намын гишүүн байгаа шүү дээ. Тэр болохоор хэсэгтэй харж байна гэдэг байгаа байхгүй юу? Нараа гишүүн уушлалгүй хахаа бид нар хэсэгтэй харж байна гэдэг байгаа. Энд чинь тэгэхээр санаа цагаар арга хэмжээгээр авахгүй байж байгаа тэр хуулийг оруулж ирэх юм бол тийм дал зориг байгаад байна харагдаад байна шүү дээ, тийм ээ. Тийм байсан. Тийм болохоор энийг одоо анхааруулад байгаа шүү дээ. Тэр чинь байж болохгүй шүү дээ. Юу гэсэн үг вэ? Хууль зөрчигөр нэг хэсэгтэй харж байгаа гэж юу гэсэн. Ахаад нэг хүн алчаад жишээ нь хүн хуулийн дагуу барилдж очих ёстой хэсэгтэй харж ахаад нэг хүн алцж магадгүй эсвэл хүн алахгүй ч байж магадгүй гэсэнтэй адилхан шүү дээ. Ийм мангарын байж болохгүй шүү дээ. Та нар өөрсдөө хуулинд хэрэгжилтээр хяналт тавих ёстой байгууллага шүү дээ. Тэг чи тэрийг зөрчиж ийм галзуу юм яриад сэтгц мэдрэлийн өвчтөй юм яриад ингэж байгаад гэж болохгүй. Ёс зүйн хорооны дэд дарга хэрлээ юм байна шүү дээ. Хэрлээ. Тий. Их сургуулийн нэг доктор, профессор гэдэг уг нэг чигтэйгэн мондол хүн гэж орж ирсэн тэгэл. Тэг ийм галзуу юм сэтгц мэдрэлийн өвчтөй хүмүүс байж болохгүй шүү дээ. Парламент гэдэг чинь өөр бодлогын мэтгэлцээ хийдэг газар. Тэг эн чинь өөрөө хэн нэгнээс хараад тус байхын тулд тэр бүрэн ирэх гэдэг зүйл чинь байгаад байхгүй. Шийдвэр гаргах үйл явцад хараад тусаар шийдвэр гаргана гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор хэн нэгэн хүнээс айж ичгүүгээр өөрсдийнхөө байр суурийг тодорхой дуургах. Тэр чинь тодорхой иргэдийн төлөөлөл болж очсон байгаа учраас тэр байр суурь тодорхой дуурж явах хэрэгтэй. Тэр намын байр суурин дээрээс хатуу дуурж ингэж явж явах хэрэгтэй болохоос хэн нэгэн хүнээ халаасан юм уу эсвэл маргааш намайг татаад авчих вэ гэдэг сэтгэл хөдлөлөөр ингээд нийгмийн сэтгэл хөдлөлийг харж шийдвэр гаргах гэдэг юм бол энэ улс үндэс чинь юу болох юм бэ? Тэгээ энэ болдгоо маа энэ болохгүй. Парламентын гишүүн гэдэг бол парламентын танхим дотор хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг шүү. Тэрнээс годомд гараад юу хамаагүй солиороод ах юм бол хариуцлага хүлээн шүү. Тэгээ нарааш одоо гэртээ лайв хийгээд солиороод байвал хариуцлага хүлээж гэж байна. Тийм билэн хуультай юм чаа. За юм байна. За тэг өнөөдөр лайв өндөрлөө. За анзаараад тэгээд яагараа шеэрлээ түгээгээд өгөрөө.